Монголчууд бол зөвхөн нүүдэлчин ахуй соёлтой улс бус хотын соёлыг хүннүгүй үеэс урьдчилж таниулсан монголчууд цаг хугацаагаар аялал үзэсгэлэн Швейцарын холбооны улсад нээжээ. Европын урлаг сонирхчдод зориулан Монголын археологийн олдуур уран зураг дүрслэг урлагийн 125 нэгийн 256 үзүүрийг 2025 оны 10 дугаар сарын 25-наас дэлгэжээ. Зарим үзмэрийг Европт анх удаа дэлгэж байгаагаар онцлогтой юм. За монголчууд цаг хугацаагаар аялах үзэсгэлэн хүннүү гүрний үүсэл, Төв Азийн тал нутгийг хамарсан түүхэн эзэнт гүрний суурь, мордын стратегийн ач холбогдол, ун сумны инженерчлэл, 10-ийн тогтолцоонд суурилсан цэргийн бүтэц зэрэг Монголын нийгэм соёл, цэргийн зохион байгуулалтын өрмөс шинжийг онцлон харуулж байгаа юм. Аз, Америк, Африк зэрэг твийн урлаг соёл түүхийг зохицоор нь Европт таниулдаг Ритбергийн музейд дэлгэхдээ монголчуудыг илүү орчин үеийн техник технологи хөгжсөн ус шүү гэдгийг таниулах гол зорилго тээж байгаагаа тухайн музейн захирал онцлолоо. Монгол улс зөвхөн нүүдэлчин ард түмэн бус хязгаанээсээ дэлхийн хөгжил, хотжилт, төвлөрлийн суурин болж ирснийг энэ удаагийн үзэсгэлэнгээр үзэгчдэд харуулахыг зорьсон. Дэлхийн түүхэнд Монгол улс ямар их хувь нэмэр оруулсныг бид энд дэлгэгдсэн үзмрүүдээс харж болно. Монгол бол өнгөрсөн одоо ирээдүйг холбосон нэг чухал улс гэж би хэлнэ. Концепцийн хувьд бол ихээхэн ийм шинэлэг үзэсгэлэн болсон гэж урлаг судлаачид үзэж байгаа юм байлаа. Тухайлбал өмнө нь бол Монгол улсын үзэсгэлэн гэхээр бид нар илүү одоо Монголын эзэнт гүрэнтэй холбоотой бүтээлүүд дээр илүү төвлөрсөн ийм бүтээлүүд гардаг бол энэ удаагийн үзэсгэлэн бол одоо хүнүүгээс Монголын эзэнт гүрний үе хүртэлх бүтээлүүд мөн дээрэс нь Монголын орчин үеийн урлагийг таниулах зорилготой юм орчин үеийн урлагийн бүтээлүүд бас тавигдсанаар бол их онцлогтой байгаа. Монголын төв соёлын 2000 жилийн өв санг багтаасан тус үзэсгэлэнг одоогоор 50,000 гаруй хүн үзсэн байна.